Өнөөдөр бүгдээрээ 7 дугаар хичээл буюу гэр бүлийн дуудлага ба Бурхны гэр бүлээрээ алдаршуулах гэдэг сэдвийн тоогоо хамтдаа үздэцгээе. Тэгээ эзэн Бурхны ариун сүнсээ биднийг дүүргэж өгөрөө. Тэр хичээлийг ойлгож, сурахад удирдан дагуулж чиглүүлж өгөрөө гэж таньдаа өргөн даатгаж байна. Эзэн Есүс нэрээр залбирч байна. Амен. За гэр бүлийн талаар бүгдээрээ үздэцгээе. Тэгээ гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэдэг бол хүний хамгийн ойр дотны нэгж бүхий нэгж байгаа. Тэгэд энэхүү бурхан гэр бүлийг бүтээсэн талаар яг Библиэр үл Эхлэл номын 2:18 дээр хэлэхдээ эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш, би түүн тохирох туслагчийг бий болгоё гэжээ. Ингээ бурхан хэлсэн байгаа. Хүн хизээж өөртөө туслагч байгаагүй анх бүтээгдэхэд бүтээлийнх нь хүнийг бурхан хараад эсвэл хүн ганцаараа байх нь сайн биш юм аа гэж хэлсэн байна. Тэгээд би түн тохирох туслагчийг бий болгоё гэсэн. Тэгээд туслагчийг түнд хүн бүтээсэн байнамаа. Тэгээд яаж туслагчийг бүтээсэн байг бол иймд эзэн бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулад хавиргаас нэгийг суглан авч ормыг нь махаар бүгэлжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. Адам энэ ч л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эм хүн гэж нэрлэгддэг гэжээ. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болтгоо. Тэгээ бурхан Адамыг унтуулаад түүний махан биенээс хавиргыг авч тэр эмгтэй хүнийг бүтээсэн юм аа. Тэгээд Адам түүнийг эм хүн гэж нэрлсэн баамаа. Тэгээд гэр бүл гэдэг бол хүний хамгийн ойр дотны эрэгтэй эмэгтэй хүн нэлээд гэр бүл болж байгаамаа. Тэгээд хамгийн сүүлийн ишлэгийг харах юм бол ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг махбод болтгоо гэсэн байна. Тэгэхээр юу гэж вэ? Адамаас Ева гаргаж ирээд туслагчийг бий болгосон байгаа хгүй. Нэг бие байгаа. Нэг бие гаргаж ирсэн болохоор яадгүй бол ийм учраас ахгүй юу? Яадгүй бол энэ гэр бүл бий болдог. Тийм учраас эр хүн эцэг эхээ орхиод гэж байгаа. Энэ асар чухал хэсэг аа. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод тэгэхээр энэ дээр гэж бурхан гэр бүлийг бүтээхдээ энэ харахад ийм учраас эр хүн тэгж эр хүн эцэг эхээ орхиод гэж байна. Энэ орхиод гэдэг яг энэ хэсэг дээр хүмүүс олон төрлийн асуудал, олон төрлийн хэрүүл маргааныг шийдэх зүйл бол яг ингэ орхиогүй, бүрэн орхиогүйгээсээ болоод энэ яг асуудал боцож ирээд давтагдаад байдаг аа. Тэгэхээр яг бол хүн сэтгэл санаагаар эцэг эхээсээ ингэ тусгаарладаг аа. Юм болохоор л аав ээж яах вэ ингэж нэгтэр ингэж тэгж эдний хатмынхын ингэж тэгж ингээд ингэж яриад ингээд ингэ аав ээжээс хамааралтай тэдний сэтгэлгээ тэдний зөвлөгөөнөөс мэдээж эцэгхээ хүндлэн мэдээж эцэгхтэйгээ зөвлөлдөн эцэг энэ бол үргэлжийн зөв. Харин их нэртэйгээ харилцах харилцаагаа буюу хоорондоо шийдэх зүйлийг хоорондоо ярилцаад өнгөрөх зүйлийг ээж авлуугаа очоод яриад зөвлөлдөө тийм хүсээд байгаад тах нь энэ эцэг их орхиогүй шинж болж байгаа. Маш олон тохиолдолд танаа адмууд ингэдэг, манай адмууд ингэдэг. Чи миний ээжийг орж ирэхэд цай аялж өгсөөгөө. Чи манай аав ганц машин аваад өгчөөд юм ихэн боддгийн гих мэтэр хүмүүс хэрүүл маргааны хэсэг нь ерөөсөө эцэг их орхиогүйгээсээ болдог. Чи манай аав ээж гэж ярангууд тэр хоёр чи нэг бие байж юу гэж тэгж манайх гэдэг чинь бол одоо миний дөрүүлж ихсэн аав ээж байгаа боловч эхнэр буюу гэр бүл нь яг түүний хамгийн ойр дотны юм байгаа байхгүй юу? Хамгийн ойр дотны үнийгээ яг аль хэдийн орхиод явсан одоо сэтгэл санаагаараа тусгаарлагдсан байгаа аав ээжтэйгээ энэ манай аав ээж гэдэг чи манай аав ээжд ингэсэнгүү гэдэг нь өөрөө тэр ёсцсон хувьд Библийн үндснээр буруу зүйл болж байгаа маа. Тэгэхээр ээж нь сэтгэл санаа нэглээд орхих хэрэгсэд байна. Тэгээ бас махбодын хувьд тусдаа амьдрах харахгүй махбодороо орхино. Цуг ингээ хажууд авах мөнгө санхүү бодоо за түрээс юм байна юм байна. За сүүл үеч за залуу хүмүүс яадаг мөнгөө цуглуулж байгаа байранд авъя энэ байдаггүй махбодын хувьд тусгаарлагдаж эцэг орхиод гэж байгаа байхгүй юу? Ийм учраас эр хүн эцэг орхиод их нэртэйгээ нийлж гэж байгаа байхгүй юу? Орхихгүйгээр нийлнэ гэдэг энэ бол аав ээжийнхээ гэрте амьдрал нэг хүн дагуулад ирсэн. Энэ бол юм яг гэрлэлт буюу тэр нэг саад болдог асуудал үүсгдэг. Яг бол аав ээжиндээ байгаа болохоор яг өөртөөхөө байдаггүй нэг махан бий болоогүй. Тэгээд бас ингэ аав ээжтэйгээ удаан амьдарсаар хагаад яадаг бол альва зүйлд аав ээж нь оролцсоор хагаад тэгээ яг тэгвэл гэр бүлийн харилцааны асуудалтай. Тэгээд хүмүүсийн олон жилийн гэр битээр өстө болсонгүй битээр салтмал гэж яриад байдаг. Өөртөө анханасаа орхиогүй байдаг. Сэтгэл санааны хувьд махан бие орхиогоосоо болоо гэр бүлийн систем тусдаа үүсэх ёстой юмыг тусдаа үүсгэхгүйгээр тэрхүү явцсан болохоор яадгүй
Энэ нь энэ зүйл нөөрэ буруу болчихдөг юм аа. Тэгэхээр бид нар яах ёстойг бол а тусгаарлалт гаргахгүй. Орхин. Тэгээ санхүүгийн хувьд орхин. Заримдаа яддаг бол хүмүүс ингээд аав ишдэг амьдрал, аав ишгээ тусдаа тэгээд ингээд юм болохгүй болохоор бүр үнэхээр бүр болохгүй бол ингээл ямар нэгэн байдлаар санхүүгээр хамааралтай байгаа. Аав ээжээ санхүүнээс хамааралтай байх нь өөрөө буруу байгаа байхгүй юу? Яг л ийм учраас эр хүн эцэг ихээ орхиод гэж тэгээд орхих энэ хэсгийг орхиогүй байгаа хүмүүсээ бол орхих нь чухал. Хэрвээ орхисон байгаад яг бүрэн орхисон чигээрээ их нэртэйгээ нийлсэн бол яг зөвхөн нийлсэн тэр чигээрээ бүрэн байх нь чухал юм аа. Тэгээд тэр байдал дотор бүрэн итгэлээрээ алхаад урагшаа яваад тэрхүү байдал дотор яг бат байх хэвээр сэтгэл санаа мах ба санхүү энэ олон зүйлсээс эцэг ихээ орхиод юм болохоор ээж авда дургуудаа биш. Энэхүү артлын библийн ишлэлийн ард байгаа зураг ярих бол ээж аваад хүүхдүүд нь ингээд нэг гэр бүл бол тустай явж байгаад нь баярлж байгаа. Тэгээ тэднийг өрөөгд явуулж байгаа. Тэгээ орхиод гэдэг нь болохоор ингээд бүр харилцаагүй гэсэн утгатай биш. Аав ээжтэйгээ яад бол хүүхэд ингээд залуу юм ихнэр ингээд гэрлэхээс өмнө аав ээжийнхээ нэгс хүүхэд нэг байхгүй. Гэрийг нэгс хүүхэд гэж тэр хүүхэд өсөж том болоо гэр бүлтэй өөрийн гэр бүлийг босгон байгуулж явж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд гэдэг буюу ээж аваа хамааралтай тэр хамгаалтанд ор байсан өдрөөс гарахын тулд яг сэтгэл санааны хувьд тусгаарлагдсан би энийг чадна болно. Тэгэл мах бод энэ хувьд тусгаарлагдаж бүр тустай гэрт тустай өөр махан биений байшинд орж амьдрах те санхүүгийн хувьд тустай байх юм. Энэ бол хүмүүсийн олон талбар гэр бүлийн үндсэн системийг хэлж байгаа маа. Ямар нэгэн өдөр мөнгө хэмнээ ингээд тгийг бодсон байгаад энэ бүх зүйл чинь асуудалтай. Тэгээ таны сонголт толгойн цаана асуудалтай. Яг үүндээ гэр бүл гэдэг нь өөрөө асар тийм чухал зүйл. Ямар нэг жоохон мөнгө хэмнээ, жоохон ингэчигээд цуг байсаас дамжиж бүх асуудал үүсгээ сүүлд ирээдүйдээ салах дээрээ тулчаад байдаг. Яг бол анхнаасаа хүмүүсээ салах малах гэж яриад байдаг. Салж болохгүй. Хэзээ салж болохгүй. Тэгээ тэр ярианаас болоод яадаг гэвэл тэр энэ хөө зүйлс тусгаарлалт биелээгүйгээс болоод үнэхээр яваад байдаг юм аа. Тэгээ бурхан гэр бүлийг бүтээсэн байна. Тэгээ бурхан харахтаа хүн ганцаараа байгаа сайн биш юм аа. Би тийм болохоор зөв тохирох туслагч болоо гэж байгаа. Тэгээ түүн тохирох туслагч буюу яг хүнд таарсан туслагч нь яг эмгтэй хүн байгаа байхгүй юу? Эрэгтэй хүнд харах туслагч. Яг тохирох буюу яг тэргүй бурхнаас ирж байгаа бэлэг байгаа. Тэгээ бурхан өөрөө энэ хүн Адамд яг Ева хэрэгцээтэй маа гэд яг Еваг өргөсөн байгаа. Тэгээ Еваг яг өргөснөөр яаж гэнэ үгэл Еваг одоо өргөсөн яг өгсөн ерөөл байгаа байхгүй бэлэг байгаа. Тэгэд бас таны хажуу таны амьдрал дээр бурхнаас ирсэн ихнэр нөхөр энэ бол бурхнаас ирсэн байгаа. Яг таны бурхны бүтээсэн гэр бүл агамаа. Энэ гэр бүлийг бурхан өөрөө бүтээсэн байгаа. Тэг хүн ганцаараа байх нь сайн биш юм. Тийм бол би тохирох туслагчийг буй болгох гэж. Хүн ганцаараа болохгүй байгаад байсан байхгүй юу? Эрэгтэй хүн ганцаараа болохгүй байгаад байсан. Тэгээд туслагчтай хамт нийлээд яг тэрхүү яг бүрэн төгс болж идэг. Бидний альва нэгэн байдал дээр бид нар ингээд яг ганцаараа болохгүй байж байгаа. Яг нэг нэгнийхээ альва нэгэн зүйлсүүдийг хүмүүс нөхдөг байна. Тэгэхээр бид нар яг тэрхүү альва нөхцөл байдал дээр бид тохирох туслагчийг бурхан олгож өгөө гэсэн болохоор таны хажууд байгаа хүн бол бурханаас ирсэн нэг юм та ганцаараа байгаагаас илүү цуг байснаар хүмүүс илүү хүчтэй илүү чухал байдаг. Харах юм бол ерөөдөө эдийн засгийн судалгаараар харах юм бол ганц бие хүнээс илүү гэр бүлтэй хүмүүс ингээд бүр хүүхдүүдтэй хүмүүс амжилтанд хүрэх нь илүү өндөр байдаг ч юм бүр хамаагүй өндөр. Яагаад гэвэл ганц бие хүн мэдээж өөрөө л шийдвэр гаргана. Хоёр гэр бүлтэй болохоор хажуудлаас нэг хүн зөвлөнө. Ганц бие хүн бол яг ингээд өнөөдөр гараад ажилласан ч юм хийсэн ч эрсдэл багтаа айдс юм аливаа нэг зүйлсээр баг. Гэр бүлтэй хүн ард нь цаана хүүхдүүд байгаа. Миний гаргаж байгаа шийдвэр, миний өнөөдөр бодож байгаа шийдвэр бүх зүйлсээс болоод яаж бол ард нь маань хүмүүс байгаа бөгөөд тэд нар маань миний шийдвэрээс болж тэд энэ хүмүүсийн амьдралд энэ нөлөөлөх учиртай хариуцлагатай илүү цаг хүрдэггүй. Илүү аливаа нэг хэрэггүй зүйл өрдөггүй болохоор илүү хариуцлагатай байдаг бөгөөд тэдний хийж гаргаж байгаа шийдвэр нь илүү чухал бөгөөд тэрийг барьж чаддаг байгаа. Тэгэхээр гэр бүлтэй боллоо өнөр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол гэр бүлтэй болохоор энэ бас танд үнэхээр энэ ганцаараа биш харин цуг байснараа бурхны туслагч ирснээрээ яг нас илгээснээр туслагчтай болсноор тэрхүү ерөөл ирдэг юм аа. Тэрхүү илүү чухал байдаг шүү. Тэг Библийн Эхлэл номын 2:18-ыг дамжуулж бас ойлгож байна. Тэгээ бурхан бидэрт ямар даалгавар өгсөн бэ? Үржин олширч бурхныг алдаршуулах гэсэн хамгийн анхны тушаалга байхгүй. Эхлэл 1:28 дээр
гим нүгэл үлдэхээс өмнө тушаал нь бурхан тэднийг өрөөж үржиж олширцгоо гэж байгаа. Газар дэлхийг дүүргэж түүнийг эзэмшицгээг. Далайн загас огторгон шууд игээд газар дээр хөлхөгч амтан бүхнийг захирцгааг гэж байна. Тэгэхээр бурхан яасан гэж байна? Бурхан тэднийг өрөөж гэж байна, тэ? Өрөөж. Яаж өрөөсөн бэ? Үржиж олширцгоо гэж байна. Тэгэд газар дэлхийг дүүргэж бүр эзэмшицгээг гэж байна, тэ? Тэгээ хүн бол энэ дэлхий дээр эзэмшдэг байгаа байхгүй юу? Эзэмшдэг, бүгдийг удирддаг, одоо захирахаар дуудагдсан байна тий. Энэ дэлхий дээр газартаа арай ургалж амьтдыг захирахаар дуудагдсан байна. Тэг яг өнөөдөр амьдрал дээр та энэ хүн Бурханаас анхны өгсөн бид нар мэдээж сайн мэдээ бусдад хараахаар дуудагдсан. Гэтэ хамгийн анхны өгсөн яв бүх үндэст нь сайн мэдээ гэдэг нь бол дагалдагч бэлтгэх. Энэ бол мэдээж Есүс эзний бидэнд өгсөн тушаал. Хамгийн анхны тушаал буюу үржиж олширцгааг үр хөвгтөдтэй болцсон. Газар дэлхийг дүүргэж гэж байгаа хүмүүс их бол түүнийг эзэмшицгээе гэж байгаа байхгүй. Яг та өөрийнхөө амьдрал дээр бурхны өгсөн тушаал буюу эзэмшиж гин үү, энэ газарыг эзэмшиж гин үү. Тэгээд амтан бүхнийг та захирч гин үү, те? Захирж нь болохоор өөртөө өгсөн эрх мэд буюу энэ хэлэхээр дуудагсан альва тэр дуудлага та яаж хийж гин? Та газар дэлхийг дүүргэж гин үү? Та захирж гин үү, те? Амьтдыг, ойр орчны амьтдыг. Тэгээд амьтад шууд газар дээр мөлхтгөрийг захирж яаж гин? Тэд нар хэрвээ тариалахад одоо альва нэгэн амьтад тэнд ашиглаж авалт тэрийг захирах нь шүү дээ, тий. Тарихад нь. Тэгэхээр энийг захирах зүйл байгаа. Та энэ захирж гин үү? Энэ танаас асуугдж байгаа асуулт байгаа шүү. Тэгээ 1-р Коринт 10:31 дээр хэлэхдээ тиймээс та нар эзэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Бурхныг бид нар алдаршуулахар дуудагдсан. Тэгээ миний өнөөдрийн хийж байгаа бүхэл зүйлс яг өнөөдөр гэр бүлийн талбар дээр гаргаж байгаа шийдвэрүүд маань энэ бүх зүйл Бурхны алдрын төлөө би хийж гинэ гэдэг бүгдээр анхаарал хандуулцгаая. Нэг асуудал гарахаар салан сарн болохгүй чамтаа суусандаа би ингэж юм тэгж юм гэж ингээд одоо аливаа нэгэн байдлаар гомдлол хин нэг нэ харааж байгаа. Энэ та бүх зүйлсийг Бурхны алдрын төлөө хийх байхгүй юу? Яг өнөөдрийн хэрвээ ямар нэгэн байдлаар асуудал гаргаад нэг нэгэндээ гомдлол нэг нэгнийг ингэж хараасан байдал Бурхны алдрын төлөө хийж нүгээр би үл тэгж бодохгүй. Огтхонч тийм гэж бодохгүй. Тэгэхээр мэдээж хийгдэггүй. Тэгэхээр та юу ч хийсэн, таны амнаас гарсан юу ч хийсэн Бурхны алдрын төлөө хий гэж байгаа. Бурхны алдрын төлөө та хийх нь чухал байна. Тэгэхээр яг бид юу ч хийсэн, эзэн жуусан юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Амьдарч байхдаа бүхий л албараа Бурхны алдрын төлөө эр хүн эцэг их орхиод их нэртэйг нэлээд нэгэн мах бий болдог аахгүй. Тэгэхээр эцэг их орхиж байгаа нь хүртэл ингээд Бурхны алдрын төлөө аахгүй. Өөрийн гэсэн гэр бүлд өөрөө хариуцлагатай болж байгаа. Энэ үнэхээр тийм чухал хэсэг байна. За тэгээд дараа нь болохоор дараачийн сургаалт өгсөн 22:15 дээр ингэж байна. Эцгүүдээ та нар хүүхдүүдээ өсгөж Бурхныг алдаршуулах талаар ярьсан. Тэгээд газар дэлхийг дүүргэж байгаа тийм үү? Тэр хүүхдүүдээ өсгөж Бурхныг алдаршуулах, хүүхдийг өсгөж Бурхныг алдаршуул тэгээ хүүхдээ өсгөж гэдэг яг тийм сэдвтэй байгаа. Тэгээ энэ үг бол Эфес номын 6:4 дээр хэлэхдээ эцгүүдээ та нар хүүхдүүдэд цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамжд орох хүмүүжлэж байна. Хүүхдүүдэд цочоож болохгүй гэж байна. Бас уурлуулж болохгүй гэж байна. Яг энэ хэсгүүдийг эцэг эхчүүд харддаг. Хүүхдэд дургүй юм хэлэх гэдэг. Тэгээ цочоох жишээ нэ тэ уурлуулж болохгүй тэгээ уурыг нүргсэн. Яг ингээд нэг юм уур нь хөрж яхад хүүхдүүдийг уурлуулж болохгүй гэж хэлсэн байгааз. Тэгэхээр уурлуулахгүй тэнд ойлголцохоор юм тийм үү? Ойлголцож ярина. Тэнгууд харин тэднийг эзний дэг журам ба сургамжд орно хүмүүжүүлгээд яг энэ хэсэг дээр хүмүүс яадаг бол гинт яг Бурхны үгийг яг ингээд уншиж байгаа. Түү тэгээд нэг хэсэг дээр очингуудаа сахилгын савааг тэгээд дараач ишлэлийн уншил да сургаал төгс 13:24 дээр хүүгээ саваанаас хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм хүүгээ сахилгажуулгатай хойрох бусна түүнийг хайрлагч юм аа гэж байна. Тэгээд сахилгын саваа хүүхдэд өгөх нь чухал юм аа. Ингээд сахилгын савааг нь болохоор барьж аваад зодоод гэсэн утгатай биш. Өөрөөхөө уурлуулад өөрөөхөө зүг гэж бодсноор тий биш харин Эфес 6:4 дээр халахад харин тэднийг эзний журам хүүхдүүдийг эзний дэг журам доор хүмүүжүүл эзний сургамж доор хүмүүжүүл гэж аахгүй. За тэгвэл танаас асуу эзний дэг журам гэж юу вэ? Эзний сургамж гэж юу вэ? Энийг та өөрөө мэдэж гинөө? Тэг эхлээд мэддгөө бол мэдэх хэвээр мэдээ дараа нь яг. Дараа нь үгээр дамжиж хүүхдүүдээ хүмүүжүүл гэж байгаа байхгүй. Тэгээд гот за тэгвэл эзний дэг журам юу гэж байна?
Эзний үг хэлэхдээ бүү завхаар өөр бурхадтай бүү байж болохгүй. Бүү садрал те. Одоо бүү хүн ал. Тэгээд энэ эдгээрх дэг журам ба бурхны үгийг бид нар өөрсдөө сурна, амьдралдаа биелүүлэн бас хүүхдүүдтэй э, заана мөн хүмүүжүүлнэ. Эзний үг дор суугамждор бурхны үгийг хүмүүжүүлнэ. Тэгэхээр яах вэ бол сахилгын саваа гэж гонгод бид нар хадаар хав сахилгын саваа гэдэг болохоор 1 2 3 4 5 гэцээд зөвхөн махын биеийн сахилгажуулал биш юм аа. Тэгээд юу гэвэл энэ бол Библи уншихыг хэлж байгаа. Хүн Библи унших саваа гэж байна. Тэгээд гонгод нь Бурхны хүүхдээ сургамж дор хүмүүжүүлж байгаа байдал гонгод нь хүүхдүүдтэй сахилгын саваа боёо тэднийг сахилгажуул гэж байгаа. Сахилгажуулахдаа яаж вэ? Бурхны үгийг уншиж сахилгажуулна. Яаж өгвөл би Библийн үгийг уншиж сахилгажуулна. Би өөрөө уншина, хүүхдүүдтэй уншуулна, хүүхдүүдтэй уншихад нь урайлна. Тэгээс хүмүүжүүлж байгаа байхгүй Библи уншдаг болгож. Санхүүгийн талбар дээр өргөл ба 11-ийг бурханд өргөдөг нэгэн болно. Өргөл ба 11-ийг өргөж тэдгээр санхүү дээр бурхны алдрын төлөө хийгдэн хүүхдэд тэрэг дэмжиж сургаж байгаа. Дүнгууд одоо нийтлэг одоо социалист нийгэмээс гарсан хүмүүсийн бидний дунд байдаг нийтлэг алдаа гэх юм яадаг бол юм болохоор л хүүхдүүдийг дугай чимээгүй битээвэл болохгүй ингэхгүй тэхгүй гэд хүүхдүүдийг маш их тэгдэг. Тэгээд тэр нь яадаг бол хүүхдүүдийг тэгээд өөрийгөө сахилгажуулж байгаа манай хүүхдэд айгуу даруух юм ба сайн хүүхдүүд гэдэг. Өөрийнх нь хүснээр нь байгаад байдаг. Өөрийнх нь хүснээр нь болохгүй болохоор сахилгажуулж байна. Библиэр сахилгажуул гэсэн. Энэ эзний дуу журам сургамж ба доор хүмүүс гэсэн юм огт мэдэхгүй шахав. Энэ хэсгийг нь уншаагүй нэг саваа хүүгээ саваад гэхээр нь зодох хэрэгтэй юм гэж ойлгочтой. Тэгэн гот нь болохгүй шүү гэж өөрөөхөөрөө зөв гэж бодсноор байгаад байдаг. Харин Бурхны энийг яг зөвч гээгүй бурууч гээгүй. Харин Бурхны үгэн доор хүүхдээ хүмүүжлээ. Сахилгажуул. Тэгээд Библи уншиж сахилгажуул. Сахилгажуул болохоор ингэ сахилгажилт гэдэг нь Монгол тэрүүг нь болохоор хүнийг ингэж юм ингэж барьж захирах гэсэн утгатай сахилгажилт гэдэг болохоор сахилга баттай хүн гэдэг болохоор аливаа нэгэн зүйлсийг босч ирэл хүн энэ аягүй сахилга баттай яг эрт тунд нь өглөө иртгэл 6 цагт босоод ажилдаа гараа явчих гэж хэлдэг тийм үү. Тэгээ сахилга баттай хүүхэд болохыг бол яг бол өөрөө ч гэсэн Библи уншин өглөө ч гэсэн хүүхэд нь Библи уншдаг юм тогтмол байдалтай байхад нь сахилга баттай болоход нь сахилгажуулж байгаа хгүй тусалж байгаа. Түн сахилгажуулгаар юм шорон морон ч юм аливаа нэгэн байдлаар тийм утгаар биш шүү за. Шорон морон нэг юм сахилгажуулах гэхээр тиймэрхүү утгаар хүмүүс хүлээж аваад байдаг. Сахилга баттай нэгэн болгож байгаа юм аа. Тхийг нь бол хүмүүжүүлж үүн дээр яаж урамшуулж байгаа. Залбирдаг нэгэн болгох хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ залбирдаг нэгэн болгонд бол та өөрөө залбирч байдаг. Нам залбирхаа бол хүүхдүүд таныг дагаа залбирна хар багаас ахуулаад залбирдаг нэгэн болгоно. Тэгээ залбирх нь чи залбирх хийсэл өөрөө залбирж яхад хүүхдүүд залбирдаг болно. Хүүхдийн төлөө бурхныг алдаршуулсан Библи уншдаг нэгэн болж өгөөрэй. Санхүүрээ бурхныг алдаршуулдаг нэгэн болж өгөөрэй. Залбирдаг нэгэн болгож өгөөрэй гэж өрөөхөд тэр хүүхэд тэрхүү тийм хүн болох нөлөөлдөг байна. Бурхан тэр хүнийг тийм болгодог. Тэгэхээр яаж вэ? Хүүхдээ залбирдаг нэгэн болгох санхүүгээр бурхныг алдаршуулдаг нэгэн болгох та өөрөө залбирхаар байна. Та өөрөө хүүхдүүдийн хадлаа залбирна. Үүгээр дамжуулж хүүхдүүд тань залбирна. Энэ залбирал хизээ болох вэ? Та би залбирсан шүү дээ. Гэхдээ нэг залбираад тэгээ болчдөг юм те. Сар нэг жил залбираад болчдөг юм уу? Энэ дэлхийгээс явсан явтлаа. Энэ дэлхийгээс явсан явтлаа залбирна. Залбирлыг үр хөвгдийнхээ төлөө альва залбирлаар зогсно. Энэ хоол идэхийнхээ өмнө хаяа нэг ганц ингэ зогсох биш. Үүнхээр бүр өргөжлүүлэн залбирсаар байхыг хэлж байгаа маа. Залбирал дотроо Бурхныг алдаршуулна. Үр хөвгтөө өсгөхөд залбирал хүүхдүүдийг босгон байгуулдаг. Залбирал хүүхдүүдийг босгон байгуул өөрчилдөг юм аа. Тэгээ бас Бурхныг алдаршуулах. Өөрөө Бурхныг алдаршуулдаг хүн нэг харангууд бүгдөө өнөөдөр ийм үйл ажил хийж байгаа. Өнөөдөр хүүхдүүд ийм хүүхдүүд ийм бэлэг өгч байгаа. Үүгээр дамжуулж бид нар Бурхныг алдаршуулж байгаа гэж бид нар ярьснараа дамжуул, үзүүлснээрээ дамжуул Бурхныг алдаршуулдаг. Амьдрал нь хүүхдүүдэд үзүүлэхээс гадна өөрөө бүр яг бодиттойгоор үнэхээр тэр Бурхныг алдаршуулдаг нэгэн байгаасаа гэж та бүгдийг уриалж байна. Тэгээ биднээс их шалтгаалж байгаа. Та эдгээрх зүйлсүүдийг хийхэд үнэхээр таны хүүхэд Бурхныг алдаршуулсан нэгэн Бурхны дуудлагыг биелүүлсэн нэгэн байхыг болно. Тэгээ энэ дундаас яг залбирлыг онцгойлно бас уриалж байна. Хүүхдийн хадлаа өдөр болгоно хасралтгүй. Зуурчсан залбираар түнэлээ ингээд тэдгээр хүүхдүүдийн хадлаа ерөөж тэдний ирээдүйн төлөө үнэхээр ерөөдөг байж өгөрөө гэж та бүдэг Есүсээр ерөөж байна. Болохгүй зүйлс гэж байна те. Аливаа нэгэн байдал дээр дарсан буу согтуур гэж байгаа. Библиэлд хэлэхэд
дарсан бус огтур те хин нэгэнтэй ингэж тэрс үзлээ юм хин нэг нь л ууралчаад дар сууж болохгүй сортцож болохгүй гэд болохгүй зүйлийг өөрөө хийчээд болохгүй гэж хэлэх нь бол энэ худал хуурамч байхгүй худлаа одоо насан турш хүмүүс яддаг л хүүхдийг ингээд сохтуураад хүмүүс ингэдэг тэгдэг тийг хүмүүс мэддэг нь эцгийнхэн заагаад өгдөг. Тим н орчинд байхын зөвшөөрдөг. Өөртөө тийм орчин байдаг. Хэрвээ тэгэх юм бол энэ үе дамжсан тэрхүү зүйлийг хүүхдэд заагаад өгдөг. Тэгэл ингээл яваад идэг. Хэрвээ хизээч тийм зүйлийг сураагүй гэж яах вэ? Тэр зүйлийг мэдэхгүй те. Мэдэхгүй болохоор яах вэ? Тэр энэ бол муу юм аа тийм яг бол сутуурцсан байгаа хүмүүсийг харах юм бол угаасаа тийм нэг тийм сайхан биш шүү дээ. Тэгээд болохгүй зүйлсийг нь зааж өгнө. Болохгүй зүйлсийг хэлж өгнө. Өөрөө амьдрах байхгүй эцгэх нь. Хүүхдээ хүмүүжүүлээд хүмүүс эцэг эхчүүдээс бид нар өөртөө амьдралаар нь дамжуул хүмүүс мэддэг юм аа. Тэгээд товчхон сүүлд нь хуваалцах эдгээр сэдвийн дагуу ярьлаа гэр бүлэгдэнгээр эхнэр нөхрийн харилцаа байгаа. Эр хүн эцгийнхээ орхиод махан бие сэтгэл санаа санхүүгээр эцэг эхсээ тусгаарлаад нэг эхнэртэйгээ нэг нийлээд нэгэн бие болтгоо. Нэгэн бие болох процесс нь нэгэн бие хоёр өөр газар амьдарч байгаа нэгэн бие болоод уулзахад яадаг байвал тэд аа тэд өөртлөгдөж тэдний сэтгэл санаа бүх зүйлс нийлдэг юм аа нийлдэг. Тэгээд ойлголцож амьдран тэ. Тэгээ хүүхдүүдтэйгээ харилцааны талаар ярьлаа. Бид нар хүүхдүүдийн талаар хүмүүжүүлэн сахилгын сав өртөө нэгдэг сахилга баттай хүүхд болгонд бид библи уншдаг болгохын төлөө залбирдаг нэгэн болгон санхүү дээрээ бурхныг адаршуулна. Бүх зүйлс дээрээ бурхныг адаршуулсан амьдралаар бас амьдрахад нь зааж өгөн сургана өөртөө амьдрнаа. Болохгүй зүйлсийг нас зааж өгдөг юм аа. Тэгээ нийгэмтэй бид нар гэр бүлээрээ харилцах харилцаа байгаа. Хамаатан садантайгаа харилцах харилцаа. Найз нөхөд болон бусад хүмүүстэй харилцах харилцааг бид нар цааж өгдөг юм аа хүүхдүүдтэйгээ. Өнөөдөр бол эхний хоёрыг нь бүгдээрээ үзлээ. Тэгээд дараа шийдэлээр бүгд хамтдаа уулзцгаая. Тэгээд эзэн бурхан та бүгдийг өрөөх болтугай.